За өнөөдөр маркетинг хүлээжсэн чухал өдөр болсон. Тэгээд өнөөдөр ямар өдөр байсан бэ гэхээр Трампын илтгэр Liberation Day эрх чөлөөний өдөр гэдэг өдөр болсон. Тэгээд яг үүнд бол эрх чөлөөнийхээс илүүтэйгээр яг гайлын татвартай холбоотой мэдээлэл өгж байгаа юм чухал өдөр болсон байгаа. Тэгээд өнөөдрийн мэдээлэл гарсны дараа сонирхолтой яг фактор эхлэе гэж бодлоо. Өнөөдөр мэдээллийн дараа яг цагаан орноос 700 тэрбум долларын нэмэлт орлого гайлын татвараас болж орж ирнэ гэж үзэж байгаа юм л да. Тэгээд дэлхийд дээр ер нь бол нийт GDP-гийнх нь хэдэн хувьтай гайлын татвар тэнцдэг бэ гэдэг үзүүлэлтүүдийг харах юм бол ихэвчлэн буур орнууд байт юм байна. Тэгээд үнэхээр Америк 700 тэрбум долларыг гайлын шин татвар ногдуулснаар олж чадах юм бол Монголын дээр гарах юм байна. Тэгээд нэг үзүүлэлтээр бол Монгол бол Америкээс илүү байдаг юм байна. Тэгээд тэр үзүүлэлтийн дээр Америк гарах боломжтой. За тэгэхээр маш олон орнууд дээр reciprocal tariff буюу одоо reciprocal гэдэг нь ер нь бол одоо хоёр чиглэлтэй аваа өгөөтэй гэсэн санаа байхгүй. Тэгэхээр хэрвээ чи наад дээр татвар ногдуулж байгаа би чам дээр татвар ногдуулна гэсэн ийм философи байгаа даа. Тэгээд энэхүү зургийг харах юм бол эхний хоёр ерөнхийдөө бол зураг байгаа. Тэгээд эхний зургаас харах юм бол Хятад дээр 34%, Европын холбоо дээр 20%, Вьетнам дээр 46%, Тайван дээр 32%, Япон дээр 24%, Индик дээр 26%, Хойд Солон Өмнөд Солонгос, South Korea өмнөд Солонгос дээр 25%, Тайланд дээр 36% гихчлэн ингэ явж байгаа. Хоёр чартан дээрээс харах юм бол энэ чухал орнууд биш юм байна. Ер нь бол ингээд Казахстан дээр 27% энэ төр гэдэг тэгснээ зөндөө олон орн дээр 10% байгаа заяа. Тэгэхээр ажиллах юм бол айгүй олон орн дээр 10% байгаа. Энэ мэн болохоор baseline буюу цаашдаа яг энэ татвартай холбоотой хэмжээ мэн хамгийн доод нь 10% байх юм байна гэдэг ийм стандарт өгч байна гэж харж байна. Тэгээд хоёр зурган дээр байхгүй жагсаалтанд багтаагүй хоёр орн байгаа. Эдгээр хоёр орн маань юу гэхээр Канада, Мексик хоёр байгаа. Тэгэхээр хоёр хөрштэйгөө цаашдаа Америк дахиад үргэлжлүүлэн хилцэрхийг сонирхол байгааг энэ хүү мэдээлэл маань харуулж байгаа. Нөгөө талаасаа энийг бастгаж ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Канадын Онтарио гэдэг энэ мууч одоо province гэж ярьд юм байна. Энэ province-ийн ерөнхий сайд Doug Ford гэдэг хүн маргааш гэхэд Америкийн бараан дээр ногдуулдаг гайлын дотроо бүгдээрингийн цуцлахад би бэлэн байна гэдэг ийм мэдээллийг бас гаргасан байна. Тэгээд өөр нэг анхаарах мэдээлэл нь болохоор юу вэ гэхээр Хятад дээр 34% reciprocal tax тавьж байгаа. Тэгээд энэ маань нийт хэмжээ маань 34 гэсэн үг биш. Хятад дээр аль хэдийн байгаа 20% та 34% нэмэгдээд нийтдээ 54% болж байгаа өсөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй том хэмжээний татвар тавьж байна гэсэн. Тэр худалдааны дайнтай холбоотой мөлжүүртэй болон дээр бид ямар таамгуудыг тавьж ирсэн бэ гэхээр Хятадтай үргэлжлүүлэн айгүй төрөмгийн ерөнхийдөө бол худалдааны дайн хийх харилцах юм байна гэдэг ийм таамгийг тавьж ирсэн. Өмнөх видеон дээр энэ талаар бид ярьж ирсэн. Тэгээд мөлжүүртэй болон дээр бид хоёр төрлийн арилжааг санд болгосон. Хоёр төрлийн арилжаа маань юу гэсэн бэ гэхээр нэгт бид Alibaba-гийн бабаг шортлох, хоёрт болохоор Тайван дээр бас дахиж ерөнхийдөө бол татвар ногдуулна. Тэгээд ерөнхийдөө бол хагас дамжуулагчийн зах зээлийг Америкт эргүүлж орох сонирхолтой байгаа гэдэг утгаар нь бас Тайваны TSM дээр бид бас short буюу put option авах юм санал оруулсан. Энэ хоёр арилжаа хоёулаа амжилттай явж байгаа. За тэгэхээр Тайван биш, Хятадтай холбоотой асуудал гэж ярилцсан. Трампын зүгээс яг Хятадыг ер нь бол Америкт үзүүлж бол хамгийн том одоо эрсдэл, хамгийн том дайсагнах том гүрэн хүчин гэж ерөнхийдөө бол Трампын засгийн газар хараад байгаа байхгүй. Тэгэхээр Трампын зүгээс Хятадтай ямар шүү хандлагатай байх юм бэ гэдэг асуулт өөрөө их сонирн байгаа. Тэгэхээр Трампын хувьд бол өөрөө дайн дургүй хүн байгаа. Тэгээд Орос Украины дайнтай холбоотойгоор ч гэсэн Америк залуучууд өгөхгүй байгаа ч гэсэн одоо хүн гэдэг одоо энэ хүн нандин одоо ам өөрөө өргөдөж байгаа нэг харамсалтай байна энэ төр гэсэн утгатай эмэрд юмыг их ярьдаг байна. Тэгээд дайныг ер нь бол дуусгах сонирхолтой хүмүүсийг өвүүлмээргүй байна. Энэ сайхан залуучуудыг амьдрал дөнгөж гарч байгаа амьдралын гараа дөнгөж эхэлж байгаа залуучуудыг өвүүлмээргүй байна гэсэн утгатай яг аюу хийлдэг. Тэгээд Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа 2016-аас 20 оны хооронд ерөнхийлөгч байхдаа Ираны цөмийн бодлогын эсрэг ямар хариулт хийсэн бэ гэхээр Ираныг бөмбөгдөөд байхаас илүүтэйгээр Ираныг ядуу болгох, Ираныг мөнгөгүй болгох, санхүүжилтгүй болгох дээр илүү анхаарч ирсэн байхгүй. Тэгэхээр яг иймэрдүү төрлийн бодлогыг Хятадын эсрэг явуулах юм болов уу гэж бодоод байна. Тэгээд 16-аас 20 оны хооронд ерөнхийдөө Трамп Хятадтай худалдааны дайн хийж байхад ямар статистик айгүйх гарч ирсэн бэ гэхээр Хятад дээр татвар ногдуулчингууд Вьетнамаас орж ирж байгаа барааны тоо ихсэж эхэлсэн. Тэгэхээр Хятадын компаниуд ямар арга хэмжээ авсан бэ гэхээр
үйлдвэрүүдээ Вьетнам руу шилжүүлэх эсвэл Вьетнамаар дамжуулаад бараагаа ерөөхдөө Америк руу оруулж ирэх ийм бодлого явуулаад гисэн баггүй. Тэгэхээр энэ удаа Вьетнам дээр тоогоо харах юм бол 46% татвар тавьсан байгаа нь галийн татвар ногдуулж байгаа нь Хятадыг энэхүү татвараас зугтах боломжгүй болгож ерөөхдөө бол одоо шахах ийм бодлого боловсруулж байгаа болов гэж бодсон хараад байгаа. За тэгээ маркетинг хувьд юу байгаа вэ гэхээр мэдээллийн дараа уунсан. Тэгээд мэдээллийн дараа уунсан. Дээрээс нь энэхүү чартн дээр юу харагдаж байгаа гэхээр CME-гийн futures харагдаж байгаа. Тэгээ future market маань хайлт хаагдчихад тэгээд орой 5 цагаас миний цагаар бол орой 5 цагаас дахиад нэгддэг. Тэгээд CME future дээр ерөнхийдөө зах зээл маань уналттай байгаа нь юу харуулж байгаа гэхээр маргааш өглөө маркет онгохтой магадгүй улаан онгох магадлал өндөр байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр 5500 дээр том саппорт байна гэдгийг бид нэр ярьж ирсэн. 5500 хүрэхэд бид нэр Nvidia өөр чин хийдэд ерөнхийдөө компаниуд дээр бид нэр put option авсан байсан. Тэд нэр дээр ашиг аваад Spider-аас put авсан байсан. Тэднийг зараад ингээ гарсан байгаа даа. Тэгээд хэрвээ 5500-ийн саппортыг одоо алдах юм бол дараагийн том саппорт юун дээр байгаа гэхээр 5382 дээр байгаа. Яг зах зээлийг ажиглаж байхад заяа Twitter дээр хүмүүсийн хандлага бол юу байгаа гэхээр хитрхи бэвш шат. Тэгээд энэ хүү мэдээлэлс болоод одоо бараг зах зээл сүрлээ, эдийн засаг сүрэн Америкууд ингээл хохирон хэрэглэгчд хохирно гэдэг гэсэн иймэрдүү сөрөг хандлагууд их байгаад байгаа. Гэхдээ татварын нэр нь өөрөө reciprocal буюу аваа өгөөтэй байх байхгүй. Тэгэхээр аваа өгөөтэй байх хандлага маань юу гэхээр хэрвээ чи надад сайн хандвал би ч сайн хандна. Тэгэхээр юу гэхээр хэрвээ Америкаас орж ирж байгаа бараан дээр татвараа бууруулах юм бол, галийн татвараа бууруулах юм бол Америк эргүүлээд бууруулах гэдэг ийм бодлогыг нь явуулна гэсэн ийм хандлагатай байгааг харж байна. Тэгэхээр энийг баталж болоход ямар датанууд мэдээлэлүүд гараад байгаа гэхээр Израилийн зүгээс Бенжамин Нетаньяху өнөөдрийн байдлаар Америкаас орж ирдэг бүх бараан дээрх галийн татварыг тэглэлээ гэдэг ийм хүү зардлыг хийсэн байна. Тэгээд бусад орнуудаас ингээд мэдээллийг харах юм бол Аргентин бүх галийн татварыг байхгүй болгосон, Вьетнам бүгдийг байхгүй болгоно, Израиль бүгдийг байхгүй болгоно, Канада цаашдаа бүгдийг байхгүй болгох сонирхолтой байна гэсэн байна. Мексикийн хувьд болохоор нэмэлт одоо тариф Америкт ногдуулах ямар ч төлөвлөгөө байхгүй. Индийн хувьд бол 4 сарын 9-өөс эхлүүлээд 0 руу тэгтээ маш ойрхон тоон дээр бүх энэ татварыг авчирна гэдэг иймэрдүү мэдээлүүд гаргасан байгаа. Тэгээ бусад орнуудын хувьд ч гэсэн иймэрдүү төрлийн хариултыг өгөх байх гэж бодож байна. Тэгэхээр юу вэ гэхээр Хятад өөрөө айгүй том экспортлогч орн, Америкийн хувьд бол айгүй том импортлогч буюу хэрэглэгч орн. Тэгэхээр экспортлогч бусад орнуудын хувьд Хятадтай харилцаа сайтай байх уу, Америктай харилцаа сайтай байх уу гэдэг талаас нь харах юм бол Америктэй харилцаа илүү харилцаа сайтай байх сонирхол илүү өндөр байх. Ягаад тэгэхээр Америк илүү бараа худалдаж авч байгаа учраас тэгэхээр тоглоомын онол талаас нь харах юм бол reciprocal tax man явж дэлхийн худалдаан дээрх одоо бусад орнуудын ногдуулдаг галийн татварыг бууруулахын нөлөөтэй. Тэгэхээр Трампаас болоод олон улсын худалдаа сүрхээс илүүтэйгээр олон улсын худалдаа дахиж юм сэргийх боломжийг ерөнхийдөө бол харж байна. Ганц орон дээр миний бодлоор бол exception буюу өөрөөр хандна энэ юу вэ гэхээр Хятадыг илүү шахах, бүслэх ерөнхийдөө бол Хятадтай нэлээд одоо юу гэдэг дайсагнах иймэрдүү хандлагатай байх болов гэж би бол хувьдаа бол хардаад байна. Тэгээд энэ бол юм. За өөр ямар мэдээлэл гарч ирсэн бэ гэхээр Хятадыг одоо жишээ нь юу гэдэг Хятадтай худлааны дан хийгээд барахгүй. Хятад бол айгүй нөлөө бүхий орон учраас бусад орнуудтай хамтраад одоо Америк эсрэг арга хэмжээ энэ авна гэдэг иймэрдүү мэдээлэлүүд бас зах зээл дээр гараад ирсэн. Тэрэн донд ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Хятад, Солонгос, Япон хамтарч агаад Америк эсрэг мэдэгдэл хийнэ энэ гэж ярьж исэн бол яг үнэндээ Японы эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн сайд Мото Йожи гэдэг хүн 4 сарын 1-нд хийсэн хэвлэлийн баг хурал дээр ийм төлөвлөгөө хилцээр яриа байхгүй гэж хэлсэн байна. Тэгээд миний хувьд бол зах зээл дээр үргэлжлүүлэн буулж байгаа. Тэгээд reciprocal tax бол явж миний хувьд бол энэ сайн мэдээ олж таарна гэж би бодож байгаа. Тэгээд зах зээл дээр хэрэг нь бол хүлээгдэж исэн бүх муу мэдээнүүд маань ингээд гарч байгаа. Тэгээд энэс цаашдаа бол миний бодлоор мэдээнүүд маань илүү эерэг болоод явах байх гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийн мэдээлэл гарсны дараа эдийн засгийн хямрал болох магадлал зах зээл дээр өсөж гинэ гэдэг ийм дата гарч ирсэн. Тэгээ яг мэдээж poly market энэ төр бол хүмүүс тиймэрдүү байт тавиад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ миний буруу байж таарах юм бол TLT өснө гэж би бол таамаглаж байна.
Тэгээд энэ хүрээд өндөрлөө дараагийн дугаар уулзъя. Thank you guys.